Хүнсээ цуглуулах гэж хэлжтэй. Хагсан бүтэн сайнныхаа хүнсийг авах гээд тэгээд дэлгүүр явж гин. Өнөөдөр гадаа амар гоё цэцэг гадаа тоглохгүй гинэ.いただきます。お母さんこれ釣ったよ。釣ったんだけど。でも後で食べない。わかんない。そうねな。どっち？Тэр хоолыг гэдэг байгаа. Амар үсэж чинь. Өнөөдөр хөвдөртөө хоол идэх зүгээр ингээд бэлээд юм болсон. Тэгээд короке 고민해. Би энэ хүүхдийн гомд амьд дуртахгүй. Энэ амтан бүр айгүй гоё. Энэ сэвэнгэг хохгүй юу. Тэгээ эний крэвэн бүр айгүй гоё амттай тийм зөөлхөн. Юу гэж хэлмэр юм бэ айгүй. Ямар ч амар гоё амттай. 진짜 맛있지?食べてみる? 하이. Энэ бүр нэрээ аманд ороод зүгээр ингээ хайлаад идэг кекс нь үртэл. Тэгээд энгийн кекс нь бүр гоё ихгүй юу? Энэ яг матчатай байна. Амар өсөж өдрөө олондоо юм мэдээгүй. Энэ бүр яаж ингэж яадаг вэ наа? Өө шүлэн багт болчих. Энэ бүр амтнаа айгүй хөөрхөн. Акцияда 그렇게 해주게 돼. 아, 졸려. 되시고. 이런 японы комбинатаас хамгийн амттай сэвэнгийн бүх юм аяга амттай байдаг. Энэ короке сэвэнг гэхгүй юу? Амар амттай би яасан нэг дуртай. Хямдхан бүр амттай. Хэдүүлээ 90 эд юм лүү.
Энэ бүр цогцоод амар гоё юмтай. これ携帯よ。なんかこれ時間かかってるよ。 진짜 그렇게食べて 食べない。これ食べないだから。 食べないの? 응. 食べようか。응, 食べてみて. 아, 내가.色が可愛いね、ピンク. 응. 색깔보다. 붙어서. 인터 너무 가왜 안해요? これ一番気になりました。はい、これです。ブスチームする？さり。じゃあこっちに行こう。はい。ちょっと。じゃあこれしかしてないと。За авчирсан хүнсээ одоо л цэгцлэх чинь хүнс ч гэжтэй тийм бүр ингээд амар их юм аваагүй. Манай 7 хоногт нэг удаа нөхрийг амархаар хүнсээ бүндэн цуглуулчихдаг байхгүй юу? Тэгээ хагасаа бүтэн сайн цэцэгэн амардаг болохоор нөгөө яг өглөө өдөр орой яг 3 хоол хийх шаардлага гардаг. Тэгээд би хагасаанд ийм хоол, энэ бүтэн сайнд ийм хоол ийн гэд яг төлөвлөждөг. Тэгээд яг тэр хоол хийх материал нь байхгүй үед л яг хагасаанда гараад материалаа цуглуулад авдаг байхгүй юу? Тэгээд энэ хагасаа бүтэн сайнд би өнөөдөр мантуудаа шүл маргааш жиюг хийн гэж бодоод тэгээд мантуудаа шүл хийх гэсэн чинь манайд урил тэгээд төмөс байхгүй байсан. Тэгээд ийм гурил авсан. Миний авсан юмнууд бол бүгд нийлээд 3093 yen болсон юм байна. Тэгээ энэ гурил болохоор 258 yen юм байна. 1 кг. Тэгээ бүтэн сайн жиюг болохоор ийм гахамах авсан. Тэгээ энэ гахамах 168 г нь 398 yen. Гинэ. 369 yen юм бэ. 168 г хамах 369 yen. Тэгээд ингээд нэг ширхэг алим, нэг ширхэг авокадо биш штэ. Киви авсан байна. Тэгээд энэ нэг ширхэг алим нь болохоор 198 yen, киви 108 yen юм байна. Тэгээ Японд ингэж нөгөө нэг монголчин 1 кг алим авъя энтергээ нөгөө килограмм граммаар нь зардаг шүү дээ тий. Тэгээ энэ болохоор ингэж ширхгээр нь ногоо юм жимсийг ширхгээр нь зардаг. Энэ баар түүнд 1 кг алим авбал бүр амар өнтэй болохгүй. Тэгээ төмөс авсан олондоо хийх гээд төмөс болохоор биш тий. Энэ ингээ ватара 198 юм бэ. 98 юм бэ.
төмсөн ширхгэрэл нэг 50 эдний лүү нэг 60 эдэнтэй байгаа байх болоо. Сая дэлгүүрээ явахдаа хараагүй. Тэгээд ийм зайц авсан. Энэ зайцыг бол манайх байнга иддэг. Тийм хальс бараг байдгүй заяа. Японы зайцнууд ингээд хальс нь аягүй зузаан. Тэгээд тийм тослог, тийм сонирн байгаад байдаг байхгүй юу? Тэгээд энэ хамгийн дайчгүй гоё амттай. Энэ зайц бисээ үнийн хэллэг баха тий. Энэ зайц болохоор 398 yen юм бэ. Тэгээд гүжүжэн болохоор 238 yen. Тийм куки авсан. Цэцэгэд хоёр кукинд аягүй дуртай. Сүмүүд харагтай олдож идэх аягүй дуртай. Тэгээд энэ алмонтой куки болохоор 228 yen юм бэ. Тэл цэцэг гэж хэрмэхээр энтер аваад билет хэмнүүд аваад 3093 yen болсон юм байна. Бас л өнтөө болсон байна. Гэтэ Японд сүүлийн үед бүр юмны үн бүр амар нэмэгдээд байгаа. Тэгээ өндөг, будаа, байцаа тэр бүр амар өнтөө болсон мөлий. Тэгээ одоо мантуудаа шүл хийх бэлтгэлээ, хоолныгоо бэлтгэлийг хий. Тэгээ сонин сайхан гэх юм бол манай 2 сарын 10-нд нүүгч байгаа. Одоо байгаа газраас 30 минутын зайтай газар руу нүүж байгаа. Тэгээд нүүх бэлтгэл гээл багсаагаар ингээл цаашаа юмнуудаа хийгээл хайрцаглал юм. Тэгээд надаа ямар ч тийм нүүжсэн туршлага байхгүй. Баггүй юу? Монголд бол ингээл нөгөө нэг гэр мэр нүүхээр би яг хичээлтэй байдаг ч юм уу? Ер нь яг тийм нүүлгэлтэй үед манайх чинь бараг 2-3 нүүжсэн баха. Ерөөсөө тэр нүүлгэлтэнд би таардаггүй байсан. Тэгээд Японд ирээд шууд анхнаасаа л энэ байранд ирсэн. Тэгээд ерөөсөө дунд нь нүүж байраагүй болохоор тэг нүүн гэдэг чинь бол бүр амар том ажиллаад юм байна. Ямар ч хогновштой, ямар ч ихэхэргүй юм цоглуултын тэг өчтөр 2 уг гэнэ. 2 хог гаргаж хайсан. Тэгээ цаашдаа одоо дахиад хэдэн удаа гарах юм мэдгүй. Нэг өрөөнийхөө зүгээр шкафыг ингээл янзлахад л бүр амар их хэрэггүй юмнууд гарч илээ. Тэгээд ер нь ойртойгоо амар завгүй байна. Би хасаа одоо нэг нүүж байгаа болохоор жолоо маань одоо яг очийн очих газраас нь аягүй халдж байгаа байхгүй юу? Тийм болохоор жолооныхоо төрийн өндөртний шалгалтыг өгөх гээд одоо 2 унцсан байгаа. Дромондоо ихнийхэрээ тэнцчээд 4 дээрээ 28 дэг унаад 31-ийг дахиж өгөөд унаад тэгээд эх 7 хоног 4-нд дахиад өгнө. Тэгээд уг нь 90%-аар тэнцдэг гэсэн би нэг 82 86%-аар тэнцээд байгаа байхгүй юу? Тэгээд бодохдоо би нэг миний хабайл чинь тийм сайн биш байхгүй юу? Тэгээд мэдгүй ханц мэдгүй үг мөгөн дээрэл жоохон бодлаад алдаад амлаа гэж бодож байгаа. Тэгэхээс бол уг нь дөрөн мөрөн болов нь гайгүй л гэж би өөрийгөө бол тэгж бодож байна. Тэгээд одоо хоолоо бэлтээ да. Би хоолоо уг нь нэг 7-оос хэтрүүлэхгүй хийгээд итгийг хичээдэг байхгүй юу? Тэгээд 7-оос хашаа хоолоо идчихээр шингэхгүй тэгээд хотоод өвччүүд идэг. Тийм болохоор одоо хэд болж байгаа юм бэ? Одоо 5 болж байгаа хаа. Тэгээд хийж эхлэхгүй бол би бас л удаан шүү дээ. Хоол малыг бол цаг гарын хийн шүү дээ. Ялангуяа гурил мөрөл зураад тийм нарийн ширээ хоолыг бол бүр удаан. Юунада хурайда. Миний хийсэн мантуг хардаа баруун мантууны заяа гомдохоор болчихлоо. Би чинь нэг яг мантуу шиг ингээд нэг ороож чаддаггүй байхгүй юу? Тэгээ зүгээр ингээд бүрхээ талах шиг ингээд ороочдөг байхгүй юу? Тэгсэн чинь бүр энэ миний хараа бүр яагаад ингэ болчихов? Ёо рэрэ. Зүгээр нэг ороомог болсон юм шиг. Ёо энэ миний юу ээ. Ямар инээдтэй юм бэ? Камеюкан бака. Камеюкан бака. Камеюкан бака. Бака. Камею. Итан.
ただきますはいこれМиний энэ гоё амттай гэсэн тий ойшин гэсэн тийこの子入したいな。いつも食べたいのうん。 цараматай ч гэсэн үнэхээр гоё амттай болсон байна. Тамины сүлээ гараа.